Сайн байцгаана уу? За өнөөдөр би та бүхэндээ Тэнгэрийн сургуулийн аль нэг бүлхэмд хамаарагдаад тэгээд цаашаа 10-тад хэрхэн бүртгүүлэх вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгье. За энд манай Цэнхэр бүлхмийн Facebook хуудас харагдаж байна. Бүлхмийн дарганаар Facebook хуудасанда бүртгэлийн линкийг зар болгоод оруулсан байх ёстой. За энд манай зар харагдаж байна. За тэгээд энэ Цэнхэр бүлхэм 22 Docs Google гээд энэ хүснэгтэн дээр дарангуут таныг шууд бүртгүүлэх хүснэгтэнд хөтлөд авчиж байна. За би жишээ олох үүднээс ногоон бүлхмийн хүснэгтийг харуулъя. Хэрвээ та ногоон бүлхмийн гишүүн бол энэ дээр байгаа нэрийг уншаад зөв юм байна гэж мэдэх нь байна. За тэгээд бүртгэлийн хүснэгтүүд бол нэг ижил форматтай хэлбэртэй энд ийм шар талбар харагдана. Талбай энэ яг шар талбайд мэдээлэлээ бөглөх юм байна. Энэ доош нь энэ цагаан руу өрдөөсөө оруулж болохгүй. Ягаад тэгэхээр нэг 10-тад 10 хүн байна. Энэ ингээд яг 10 хүн багтах хүснэгт юм аа. За тэгээ бүлхмийн дарганаар хүн нь энэ хүртэл одоо ингээд хамгийн сүүлийн хүн одоо юу гэдгийг бүртгээд дууслаа. Гэхэд энэ доор нь бүрдсэн гэд биччихээрэй. Тэгэх юм бол хүмүүс энэ 10-т бүрдсэн юм байна. Цаашаа явъя гэд бодох нь байна. За тэгээд энэ 10-т бүрдлээ гэхэд цаашаа яах вэ гэхээр энэ доор хавтаснууд байж байна. Энэ 1-р 10-т гэсэн үг. 2-р 10-т руу дарж үзэх нь байна. Ингээ итгэвчүүлээ дарангууд энд чинь талбай байна те. Тэгээ ингээд хүмүүс мэдээлэлээ бүглөө, энд нь бүрдсэн гэж бичлээ. Цаашаа явлаа. 3 дээр дарлаа, 3-аа бүглөө. 3 дээр 10-т бүрдлээ, цаашаа явлаа. За энэ маягаар явна. За тэгээ ингээд 40 хүн бүртгээд авчлаа штэ. Тэгээ яах юм бэ гэхээр бүлхмийн дарганаар ингэх нь байна. Энэ хамгийн сүүлчийнхаа хавцсан дээр хулганаа тавьж агаад баруун тавчин дээр нь дарангууд функцүүд гарч ирнэ. Энэ дээр нь duplicate гэдэг энэ 2 дахь функцэн дээр дарангууд тэр энэ хуудас маань copy-догдоод гараад ирнэ. Тэнгүүд дахиад энэ дээрээ очиод хулганыхаа баруун үнцгийг дарна, товчийг дарна. Тэнгүүд rename гэдэг функцэн дээр нь дарна. Энэ дээр одоо нэр солих боломжтой болчихлоо. За одоо бол 5-р 10-т тий. 5. Энэ маягаар одоо хүмүүсээ дүүргээл бөглөөл шинээр хавтас үсгээл ингээд яваад тах байна. За энэ дээр харъя. Хүмүүс хувь хүн хэрхэн бүртгүүлэх вэ гэхээр за би өөрийнхөө хаягийг Facebook нэрийг энд оруулсан байна. Энэ Facebook нэрээ бичнэ. Энэ дээр хараа Facebook гэд хуудас гараад ирж байгаад энэ дээр нь шууд дарангууд тухайн хүний Facebook хаяг руу шууд хөтлөөд авчиждаг. Ингээд харах боломжтой гэсэн үг. За дараа нь болохоор овог нэрээ бичнэ. Шууд бичиж болно. Батын туулагч жишээ шүү те. За хаана байдгийг Архангаа эсвэл Улаанбаатарч гэдэг юм уу те. Ингээ явна. За уцаа бичнэ. Энэ заавал бичих ёстой 32 одоо идчихвэдин те. Энэ Gmail хаягаа бичээрэй та нар. За Gmail хаяг чинь угаасаа нөгөө юунд орно штэ. Edu page-д сургуулийн Edu page-д бүртгүүлээд хичээлээ үзэхэд бол яваа хэрэг болно. Тийм учраас энэ Gmail хаягаа өгжээвэл их зохимжтой шүү. За энэ маягаар бүглэх нэ. Монголд байгаа хүмүүс бол уцаа заавал үлдээгээрэй. За мэрэгжлийн бүглээ. Мэрэгжил дээр багш хүмүүс бол жоохон дэлгэрэнгүй бичүүлэх зүгээр багшгээ биччихээр юуны багш мэддэхгүй. Тэгэхээр энэ биологийн багш одоо жишээ гэж бичээл да. Биологийн багш гээд бичихэд яагаад ингэж байгаа вэ гэхээр хүн хараад энэ биологийн багш байгаль орчны мэдлэгтэй юм байна. Тэгвэл энэ хүнтэй ийм ажил ярьж болох юм байна гэсэн бас санаа оноо авч болно штэ. За чадвар дуртай зүйлээ өвчж олж гин, морь унах дуртай тий. Морь унах дуртай, англи хэл мэднэ, аялах дуртай гэдэг ингээд бичиж явж итэл ингээд нүд чинь сунаад бусдын нүд рүү ороод ч байгаа юм шиг ингээд яваад байгаа. Энэ дээр санаа зовлтгүй бичээл ах хэрэгтэй. Нэг амьсгаагаар бодож байгаа юмнуудаа бүгдийг мэдчих. Монгол ухаан та нартайгаа сурах таатай байна. Сурах болсон доо.
Таатай байна. Тэг юу гэдэг чинь те. Ингээ бичсний дараа Enter дарах юм уу? Эсвэл энэ өөр нүдэн дээр авчиж тавингууд нөгөө бичсэн зүйл маань эвхэгдээд нүдэндээ таарад үлднэ. За энэ маягаар бөглөнө. За хэрвээ та дахиад ингээ мэдээл шинээр энэ нөө бичсэн мэдээлэл дээрээ дахиад нэмж мэдээлэл бичмээр санагдах юм бол энэ нүдэн дээр хулгана авь чинь ингээд цэнхэр болоод итвчлээ тэгснийхэн дараа хоёр товшоорой. Ингээ хоёр товшингууд нөгөө анивчж байгаа энэ тараа анивчж байгаа курсор гараад ирлээ. Ингэсний дараа бичиж болно. Би дуулах дуртай гэж. Ингээ биччихээ. За бэлэн болсон бол enter дарлаа. Окей. За тэгээд юу яана? Хэрвээ та ингэж итвчүүлэхгүйгээр ингээд нөгөө хоёр товшиж ингэж итвчүүлэхгүйгээр бичих юм бол энэ хараа. Хамаг мэдээлж устдад алгуулчихж байгаа. Тийм учраас заавал хоёр товшоорой хулганыхаа 100 гарыг. Тэгээ одоо хэрвээ хүний мэдээллийг устгаад ч юм уу өөрийнхөө мэдээллийг устгачих юм бол энэ нэг 100 дээд өнцөг нэг 2 сум байна. Түүний энэ анд өгдөг рүү эхнийх дээр нь дарангууд энэ нөгөө устгасан мэдээлэл маань буцаад гараад ирнэ. Нэг алхам одоо урагшлуулж байгаа гэсэн үг. За ийм маягаар хүснэгтийг бөглөнө. Тэгээ мэдээж хэрэг хянуур болгоомжтой байгаарай. Бусдынхаа мэдээллийг одоо устгаж болохгүй. За бүлгмийн дарга нарын хувьд энэ хүснэгтээ шеэрлэх гэх юм бол шууд линк дээр нь линкийг нь итгэвчүүллээ, хуулж авлаа. Facebook-ийнхаа хуудас руу очлоо. Ингээ шеэрлчих юм аа. Тэгэл хүмүүс нь пост хүмүүс нь ороод юмаа бөглөчнө. За тэгээ энэ дээр асуудал гарах юм бол та нар бүлгмийн дарга нар маань надтай бас мөнгө туулгын хаягаар орж ирээд харьцаж болно. За ойлгомжтой болсон байх гэж найдаж байна. Хэрвээ та үнэхээр бас энэ хүснэгтээ бөглөж чадахгүй боломжгүй байгаад ах юм бол энэ мэдээллүүдээ гараараа бичээд юм уу нөгөө чатаараа бичээд бүлгмийнхаа дарга нар руу явуулчих болж байна. Тэгэх юм бол тэд нар нь хуулаад энд ингээд оруулчих болж байна. Ийм нэг асуудлыг шийдэх арга байгаа шүү. За эсвэл цаасан дээр бичээд зургийг аваад явуулдаг ч юм уу. Гэтэ мэдээж хэрэг ерөнхийдөө бичээд явуулсан арай дарга нарт маань бас хялбар байх болно. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.